Заасаа мацгааны хүүхдүүдээ түүхийн багш шатхан төгс байм. За хөлөөрөө тогтоосонтой холбогдуулаад хичээл сургалт бол цахим хэлбэрээр явагдах болсон. Тийм учраас өгсөн түүхийн хичээл бол нийгмийн хичээлээ хичээлийн агуулга үргэлжлүүлээд цахим байдлаар хүргэх гэр боллоо. За хичээл эхлэхээс өмнө бэлтгэх зүйлсд анхаараарай. Ном сурах чиг дэвтэр үзгээ хажуудаа байлгаад за хичээлийг чихвч эсвэл жимээ багтаа орчинд очиж хичээлээ үзнэ. За өмнө ардын засгийн газрын анхны арга хэмжээ гэсэн сэдвт хичээл үзсэн. За энэ агуулга маань өөрөө 2 цагийн хичээл учраас багш нь энэ удаа та бүхэнд өмнө хичээлийн мэдлийг чинь баттах үүднээс ярилцаж мэдээллийг хүргэхээс гадна дасгал даалгавар ажилуулах за ийм чиглэлээр хичээлийг багш нь та бүхэндээ өргөж байна. За зарим нэг ангид багш нь бол энэ агуулгыг бол 2 цаг хоёулын орцсон байгаа. Заримд нь бол хараахан орц хэмжээг ингээд карантинлэгдсэн байгаа. Тийм учраас орсон анги бол дасгал даалгаврыг ажиллаа явна. Ороогүй анги бол агуулгыг бүгдийн дэвтэр дээрээ тавьж тодорхой бичиж авч тэмдэглээд дасгал даалгаврыг ажиллаарай. За эхний агуулга бол дараах их сурвалж дэлгэцэн дээр харагдаж байна. За энэ их сурвалжийг ярилцгааж байгаа. За их сурвалж уншвал эрдмээр илүү нэрвэж тэргүүлдэг учиртайг олон улс ухамсарлан мэдэж эрдэмт боловсруулахыг засгийн бодлогын манлай болгожээ. Улс эрдэм мөхөс болбоос ажил үйлдвэр нь бүтүүлэг эд хөрөнгө бас сүр хүчин буурай. Хэрв эрдэм дэлгэрсэн болбоос элдв зүйлийн боловсон арга хэрэглэж эд хөрөнгө зузаа сүр хүчээ их болно гэд 1923 оны эдийн засгийн үндсэн бодлогоос их сурвалж авсан байна. За их сурвалжаас харахад монголчууд юунд зорж байсан бэ? Юунд зорж байгаа нь харагдаж байна вэ? За хоёр дахь нь тэдний зорилго хэрэгцээ хэсэг талаар та бүхний төсөөлөл. За энэ их сурвалжинд ингээ хариулаад өчээрэй хөгтөдөө. За их сурвалжаас ерөнхийдөө харахад бол эрдэмт боловсруулахад анхаарах болвоос эд хөрөнгө зузаан сүр хүчээ их болно гэж нь ерөнхийдөө энэс үзэхэд аливаа улс орны хөгжлийн үндэс бол эрдэм боловсрол юм байна гэдэг нь харагдаж байна. За тэгвэл бол дараа гол зүйл үзэн ардын засгийн газар ямар чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бэ? Гол ямар түүхэн үйл явдлууд байгаа? За түүний үр дүнг тодорхойлох талаар хичээл үзэх байгаа. За ардын засгийн газар бол дараах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. За хууль цаазыг шинжилсэн, улсын төр цагийн хурал байгуулсан, Богдааны эрх хэмжээг тодорхойлох, орон нутгийн засаг захиргааг өөрчлөн шинжилсэн, амжилт ёсыг алсан, албан татварыг тэгштгэсэн, сургууль байгуулсан. За ерөнхийдөө бол улс орноос хятад болон улаантны зэргийг хүн зайлуулсны дараа 1921 оны 7 сарын 23-нд бол төрийн бүх эрх мэдэл Монгол улсын өөрийн засгийн газар төвлөрсөн байж байгаа. За мөн энэ оны 8 сард улсын төр цагийн хурлыг анх байгуулад за үүнийхээ дүрмийг бол 9 сарын 21-нд баталсан. За энэ дүрмээр бол аймаг шав тус бүрээс 6 хүн сонгогдох ёстой. За нийгэм ноёдоос 5 эгэл ардаас байх ёстой гэж дүрм заасан байна. За улсын төр цагийн хурлын гол үүрэг бол Монголын төрийн үйл ажиллагааг тодорхой хууль дүрмд захируулж дэлхийн олон улсын жишгт нийцүүлж байх ийм үүрэгтэй байна. За гол түүхэн үйл явдлаас дордвол 1921 оны 11 сарын 5-нд Богдахан засгийн газрын хооронд хийсэн тангарагийн гэрээ. За энэ гэрээнд бол Богдааны эрх хэмжээг хязгаарлаж Богдахан бол зөвхөн шашны эрхийг хязгааргүй эрхлэх засгийн газрын гаргасан шийдвэрт бол нэг удаа хориг тавих буюу татгалзах хэрэгтэй юмаа гэж ингэж заасан байна. За үүний дараа 1923 онд хамжлах төсийг алсан. За хамжлах төс гэдэг бол язгууртнуудын шууд мэдлийн албад иргэдийг хамжлах төс гэж хэлж байгаа. Язгууртнуудын эрх мэдэл байдаг албад иргэд. За энэ ясыг бол 23 онд алсан. За 1923 оны 23-нд бол 4 аймаг 116 хошиг цэцэг ноёдын нэрээр нэрлэгийг зогсоож ард олны сайн мэддэг томоохон уул газар усны нэрээр нэрлэх байсан. Жишээлбэл
энд газрын зураг харагдчихэв. За тухайн үед бол одоогийн зүүнтлэн аймагуудыг хаан хэнтийн уулын аймаг гэж, Төвийн аймгийг бол Богдхан уулын аймаг, Цэцэрлэг мандал уулын аймаг, Хан Тайшир уулын аймаг, Тагнуурын хаан уулын аймаг. За одоогоор баруун бүсийн аймагуудыг бол Чамдан уулын аймаг Алтай язгар гэж нэрлэж байсан. За энэ газрын зураг бол Герман улсад 1923 онд хэвлэгдсэн юм газрын зураг байж байна. За эдийн засгийн үед ардын засгийн газраас бол дараах үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлсэн байж байгаа. Дараах 5 гол чиглэлээр мал сүрэг, тариалан, төсөв санхүү, худалдаа, үйлдвэрлэл. За мал сүргийн хувьд бол тухайн өрхийн малын тооноос хамаарат бол татвар ногдуулсан байна. Газар тариалангийн хувьд бол ховд зүүн хараа гэх мэтчлэн бол төрийн өмчийн томоохон сангийн аж ахуйнууд байгуулагдсан. Төсөв санхүүгийн хувьд бол 1924 онд Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн худалдаа аж үйлдвэрийн банк байгуулсан. За мөн 25 онд үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон. За мөн 21-с 24 онд галийн хороонууд ажиллаж эхэлсэн гэх мэтчлэн. За худалдааны хувьд бол 1921 оны эцээр Монгол ардын харилцан тусалцах оршиг анх 70 гишүүн 15,000 орчим янчааны хөрөнгөтэй байгуулсан. За үйлдвэрүүдийн хувьд бол 1921-с 24 онд зарим үйлдвэрийн салбарууд бий болсон. Жишээ нь цэргийн хувцас, агтны тоноглол, зэвсэг засварын цех ажиллах болсон. За мөн хэвлэлийн газар, малын эм бэлтгэх газар, налаахын ургаа, мод бэлтгэх газар, шохоо тоосгоны үйлдвэр, алтан булгийн булгаарын үйлдвэр зэргийг улсын бэлтгэл авсан байж байна. За боловсрол шинжилгээ ухааны хөгжүүлэх чиглэлээр бол 1921 оны намар бол анхны бага сургууль буюу одоогийн 3 дахь сургууль байгуулагдсан төвтэй байдаг. За үүний дараа 1923 оны 2 сарын 16-нд бол Монгол Улсын анхны дунд сургууль буюу 1-р сургууль үүсгэн байгуулагдсан төв гэдэг. За тухайн үед бол дунд сургуулиуд монгол хэл, бичиг, орос хэл, англи хэл, Франц, Герман, Хятад хэл, тооны ухаан гэх мэтчлэн бол ерөнхий эрдмийн гол хичээлүүдийг тодорхой хувиар сонголттойгоор заадаг байсан. За соёл боловсрол арга хэмжээнүүдийн гол бодлын өгсөн иргэд нь харуулсан байна. За сая ярьсан 1921 онд нийслэлээр анхны бага сургууль 3 дахь сургууль байгуулагдсан. 1922-оос 23 онд багш нарыг бэлтгэх 5 сургууль байгуулагдсан. За 1921 оны 10 сард шинжилгээ ухааны анхны байгууллагууд судрагчийн хүрээлэн байгуулагдсан. За үүнд Монголын урдаа ордог эдийн нэг цэвэн, жамяан, дамдан, дэмчиг дорж, буян чуулган, дэндв, ширнэн дамлан гэх мэтчлэн эдэмтэн мэргэд бол ажилтдаг байсан байна. За шинэ нээлт бүтээлүүдийн хувьд бол 1923 онд зөвлөлт холбоот улс эрдэмтэн Кослов ноён болыг өмнөг үеийн болшийг алдаж томоохон нээлттэйсэн. За Америк нэгдсэн улсын судлаач Эндрюс бол Монголын гол газруудаар малтлаг хийж Монголын говьс өлөг өргөлийн бүтэн яс өндөг болсон нь мөн шинэ томоохон нээлт болж чадсан байна. За тэгвэл одоо сурагчдаа дараах даалгаврыг төвлөртэй бичиж тэмдэглэж аваад бидан гүйцэтгэн. За асуултаа бол бичээд хариултаа өөр өнгийн болоод гүйцэтгээд явах. За гэрийн даалгаварт бол сурагчийн 52-с 53 дахь хуудсанд бүлгийн дүгнэлт байж байгаа. За тэр бүлгийн дүгнэлтийн 1-с 5 дахь даалгаврыг мөн асуултыг дэвтэртээ бичээд хариултыг өөр өнгийн болоо бичиж тэмдэглэнэ. За 2 дахь даалгавар бол дараах 3 сэдвээс сонгоод түүхийн эргэцүүлэн бичнэ. За 3 сэдв нь байж байна. За гэрийн даалгаврын гүйцэтгэлийг бол зургийн тодорхой харагдах хуудас дараад за яг энэ хичээлийн бичлэгний доод коммент хэсэгт нэр ингээ бичээд 11 сарын 16 буюу нэгдүгээр өдрийн дотор заавал хийж үлдээн. За ингээд багш нь үзээд үнэлэх байгаа. За ингээд анхааралтай сонсож оролцсон нийт сурагчдаа баярлалаа. За энэ онцгой нөхцөл байдлын үед шинэ төрлийн коронавирусээс хэрхэн өөрийгөө хамгаалах талаар зөвлөмж байж байна. Та бүхэн маань хүүхдүүд та бүхэн гэртээ даргалаагаа дэмжиж за хичээл номоо хийхдээ ч гэсэн тодорхой хувиар гаргаад маш сайн унтаж амраад ингээд энэ нөхцөл байдлыг
амжилттай даван туулна гэдэгт багш нь итгэж байгаа шүү. За анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.